За миний асуулт айгу тодорхой. Татврын хэмжээг ингээд 5 хүртэл 15 хүртэл гэд өөрөөр хэлбэл 5 15 гэсэн энэ татврын хэмжээний ард хүртэл гэдэг хэмжээ заагаад орж ирж байна те. Тэгэхээр нэг байх юм уу, хоёр байх юм уу гэдгийг хэн шийдэх юм, ямар үзүүлэлтийг харгалзаж шийдэх юм, нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт яагаад заавал баруун бүсээрээ? Бусад бүсэд иргэд амьдардаг юм уу? Бусад бүсэд малчид байхгүй юм уу? Яагаад заавал зөвхөн баруун бүсээр орж ирэх гурил будаа малын тижээлийн татврын хэмжээг ингэж бууруулж байгаа юм бэ гэдэг ийм асуулт. Гуравдугаарт ингээд бид нар ийм бодлогын хувьд ерөөсө тогтвортой байдал байхгүй. Сайд нь хөдөө аж ахуйн өмнөх сайд энэ хаваржанга эргэж энэ татвар тэгэлсэн асуудлыг хүчингү олгоё гэж явсаар агаад их хурлаар оруулж ирээд татвар тэгэлснийг хүчингү олгуулсан. Одоо тэгсэн чинь буцаагаад татварыг бууруулна гэл ингээл ороод ирэхтэй эргээд татвартаа гэв. Тэгэхээр энэ татврын бодлого ерөөсөө урт хугацаанд тогтвортой явахгүй л байгаа юм л да. Тэгэхээр нөгөө газар тариалангийнхан бизнесийг төлөвлөж чадахгүй байгаа юм. Тэгэхээр энэ хууль өөрөө ямар хугацаанд үйлчлэх юм? Тэгээд дараагийн дунд хугацааны бодлого нь байгаа юу? Тэгэхээр газар тариалан, малын тижээл энэ олгон дээр барьж байгаа яг бодлого нь өөрөө татврын бодлого нь ямар хугацаатай, ямар үе шаттай явах юм бэ гэдгийг тодорхой танилцуулаад өгөөч. Та Бадам сүрэн сайд хариулна. Sorry. Энэ улсын хурлын 1990 оны 27 дугаар тогтоолоор тогтоолын 4 дахь заалтаар холбогдох барааны гайж алдамтрын хувь хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүнийх онцлогийг харгалзан тогтоох эрхийг Монгол Улсын засгийн газарт олгосгоо гэд энэ олгосон заалтан дээр энэ гурил болон зарим төрлийн тэжээлийг татврын тогтоох эрхийг засгийн газарт олгож байгаа. Өөрөөр хэлбэл уян хатан байх эрхийг олгож байгаа гэсэн үг. Тэгээд энэ дээр тэжээл бол 5% татвартай байдаг. Тэгэхээр 5 хүртэл гэдэг нь 1 2 3 4 тэг байж болно гэд. 15 хүртэл гэдэг нь бас адилхан. Гэхдээ засгийн газрын тогтоолын төслийг манай яамнаас төслөө боловсруулж байгаа. Улсын хурл чуулганаар энэ тогтоолыг өөрчлөлт оруулахыг дэмжсэн тохиолдолд тэг байхаар тогтоох ийм саналыг засгийн газарт бол манай яамнаас оруулнаа. Тэгээд засгийн газар бол энэ дээр тогтооно тий. За яагаад баруун бүс вэ гэж баруун бүсийн хувьд бол хэд хэдэн онцлогтой байгаа. Нэгдүгээрт бол тэнд гурилын үйлдвэр огт байхгүй. За тариалангийн үйл ажиллагаа бол бараг явагддаггүй. Өөрөө өндөрлөг бүс тариалангийн үйл ажиллагаанд нэлээд бас хүндрэлтэй байдаг. За дээр нь аслагдмал. За тийм учраас олон жилийн дунджаар бол баруун бүсээр импортоор бол гурил хамгийн их орж ирдэг. Баян үлгийн Увс аймгийн боомтуудаар. Тийм учраас баруун бүсэд энийг энэ онцлогийг харгалзаж тогтоох саналыг оруулж байгаа. Гэхдээ энд улсын хурлын 67 гишүүн буюу Баян үлгийн аймаг сонгогдсон Жангабил гишүүний баланкаар 67 гишүүн бол энэ саналыг анх засгийн газарт ирүүлсэн. Үүний дагуу засгийн газар энэ тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах энэ саналыг боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлж байгаа гэдгийг бас хэлье. За татврын бодлого доктортой байх ёстой гэж байгаа. Энэтэй бол санал нэг байна. Гэхдээ энд бол баруун бүсийн хувьд бол онцлог байдлыг харгаж үзээд ингэж бол энэ удаад бол ингэж оруулж байгаа. Цаашдаа аль болох дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого байна гэж нэг хэсэг нь бол үздэг. За нэг хэсэг нь бол ард иргэд хямд үнэтэй гурил хэрэглэх ёстой гэж үздэг. Тэгэхээр энэ тогтоолыг хэрэгжүүлээд явах энэ явцад тодорхой хэмжээний энэний бол үр дүн зөв буруу юу яах ёстой гэдэг зүйл бол харагдана гэж ингэж тооцож байгаа. Баасан жаргал гишүүн тодруулна. За манай их хурлын гишүүд ер нь бид нар нэг хууль тогтоомжийг батлахдаа нэг энэ жаахан лоббины шинжтэй хууль тогтоомжууд дээр жаахан анхаармаар байна. Би бол энэ зөвхөн энэ баруун бүсээр оруулж ирж байгаа, баруун бүсээр орж ирж байгаа энэ малын тижэл гурил дээр татврын засаг бол бүр тэг болох ч юм биш үү. Энэ дээр бол үнэндээ бол яг хувь хүний хувьд бол хардлага байгаа. Увс аймгийн баруун түрэн суман гэж маш том газар тариалангийн бүс нутаг байгаа. Тэгээ тэнд газар тариалан эрхэлж байгаа иргэд аж ахуй нэгж ингээд энэ үйл яах юм, энэ жил яах юм, цаашид яах юм, тий татвар нь ингээд тэг хിവэрэ байх юм бол тэнд юу н газар тариал эрхэлэх юм уу, эрхлэхгүй юм уу, тэнд зээл олох юм уу, олохгүй юм уу гэд ингээд тэр бүс нутагт байгаа аж ахуй нэгжүүдийг маш хүнд байдалд оруулж байна.
Тэгээд одоо хэрэг эрхлэхийн дарга нь өөрөө эсвэл баруун бүсийг болохлоор ингээд ороод ирдэг юм уу? Баруун бүсийн гишүүд олуулаа болохлоор ингээд ороод ирдэг юм уу? Тэгэхээр ийм тодорхойгүй, ийм одоо нөхцөл байдал, ийм одоо засгийн газрын За санал хэллээ. Ганбаатар гишүү асуулт асууна.